За 21 дугаар бодлого. За энэ илэрхийллийн утгыг олгож байна. А 36-та Б нь 28-та гэдэг. За шууд орлуулаа бодож болно. Тэрнээс өмнө орлуулахаас өмнө хувиргалт. За энэ утгыг язгуурд оруулж илэрхийлэх. Язгуур доор за А дээр нэмэх нь Б-ийн А-гаас асах нь Б-ийн квадрат, хуваах нь А дээр нэмэх нь Б-ийн квадрат болж байна. За энэ язгуур дор байгаа илэрхийллийн хувьд хүртүүрээс нь А гаалтнаас гаргачих юм бол А дээр нэмэх нь Б болно. Хуваах нь хуваарийн ялгуурын квадратын томьёогоор бичих юм бол А квадратаас асах нь Б болно. За энэ дээрээс энэ хоёр хоорондоо хаврагдаад 1 болно. Энэ А дээр нэмэх нь Б-тэй хаврагдаад энд байхгүй. За ингээ язгуур доор А хуваах нь А дээр нэмэх нь Б болно гэсэн үг. За одоо тэгвэл хэдүүлээ энд А-гийн оронд 36-г Б-гийн оронд 28-ыг орлуулаад бичиж. За тэгвэл бидний бодлого маань юу болж хувирах уу гэхээр за энд А гэж нэг атад хэзээ байдаг гэж үзье. За энэ дээрээс хөгжлөх юм болвол цогоор доор 36-г хуваах нь за 36 дээр 28-ыг нэмлээ 64 гэсэн. За ингээд 36-аас цогоор 6 гарна 64-аас 8 гарна. За энэ хоёрыг хооронд хураачих юм болвол 4-ний 3. Хариулт болоод бидний зөв хариу С хариулт.